Бидний ихэнх нь арифметикийн хамгийн ихний хичээлүүд дээрээ тэнцвүүгийн тэмдгийг үзсэн. 1 дээр нэмэх нь 1, тэнцүү 2 гэсэн тэнцэтгэлийг магадгүй харсан байх. Олон хүмүүс ийм тэмдгийг хараад тэнцвүүгийн тэмдгийн ардах бол хариу юм гэж боддог. 1 дээр нэмэх нь 1 гэдэг бол бодлого. Тэнцүү гэдэг нь хариу гаргана. 1 дээр нэмэх нь 1 нь 2-той тэнцүү. Үнэндээ бол тэнцүүгийн утга биш юм. Тэнцүүгийн тэмдэг үнэндээ бол 2 утгыг харьцуулж байгаа юм. 1 дээр нэмэх нь 1 тэнцүү 2 гэж бичиж байгаа нь үнэндээ бол түүний зүүн талд байгаа утга баруун талд байгаа утгатай яг адилхан байна гэсэн үг. Мөн 2 тэнцүү 1 дээр нэмэх нь 1 гэж бичсэн ч болох байсан юм. Энэ 2 тал тэнцүү. 2 тэнцүү 2 гэж бичсэн ч болно. Энэ тэнцэтгэл үнэн. Энэ 2 тал тэнцүү. 1 дээр нэмэх нь 1 тэнцүү 1 дээр нэмэх нь 1 гэж бичсэн ч болно. 1 дээр нэмэх нь 1 хасах нь 1 тэнцүү 3-аас хасах нь 2 гэж бичсэн ч болно. Энэ 2 тэнцүү утгатай. Энэ зүүн талд байгаа нь 1 дээр нэмэх нь 1 хасах нь 1 гээд 1 гарна. Баруун тал ч гэсэндээ 1 гарна. Энэ 2 тал тэнцүү утгатай. Одоо бүгдээрээ тоонуудыг харьцуулах өөр аргуудыг үзье. 2 талын утга яг адилхан байх үед тэнцүүгийн тэмдгийг тавьдаг. Одоо бид хэрв 2 талын утга ялгаатай байх үед яах вэ гэдгийг үзье. Бидэнд 3 ба 1 байлаа гэж бодъё. Тэгээд бид энэ хоёрыг харьцуулах шаардлагатай. 3 ба 1 мэдээж тэнцүү биш. Үүнийг тэнцүү бишийн тэмдгээр 3 тэнцүү биш 1 гээд тэмдэглэж болно л доо. Гэхдээ бид аль нь их, аль нь бага вэ гэдгийг мэдэх шаардлагатай байлаа гэж бодъё. Тоонуудыг харьцуулаад аль нь их вэ гэдгийг харуулах тэмдэг хэрэгтэй байна. Үүнийг харуулах тэмдэг нь ихийн тэмдэг. Энийг 3 1-ээс их гэж уншина. 3-ын утга нь их. Хэрв та нар энэ тэмдгийн утгыг мартчих бол их утга нь нээлттэй талтай байдаг гэж бодвол амарх. Энийг мөн өөрөөр ямар нэгэн төрлийн сум эсвэл ямар нэгэн тусгай тэмдэг гэж харах юм бол том тал нь энэ талтай байна. Харин эсрэг талд нь жижиг цэгтэй байна. Нөгөө талдаа том тал нь байна. Тэгээд том талдаа их утга нь байна. Үүнийг 3 1-ээс их гэж уншина. Аливаа төвчтгий 3 1-ээс их. Дахин хэлэхэд энд заавал ийм тоонууд байх албагүй. Өөр бас 1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1, 1-ээс их гэсэн илэрхийллийг бичсэн ч болно. Энэ нь харьцуулалт хийж байна. Тэгвэл бидэнд эсрэг утгатай юм байвал яах вэ? 5 ба 19-ийн утгыг харьцуулах хэрэгтэй болсон. Тэгвэл яах вэ? Тэгэхээр энд их тэмдгийг тавьж болохгүй. 5 19-оос их гэвэл худлаа илэрхийлэл болно. 5 19-тэй тэнцүү биш гэж болно. Тэнцүү бишийг ашиглаад илэрхийллийг нөхөж болно. Гэхдээ хэрэг бид аль нь их, аль нь бага болохыг харуулсан илэрхийлэл бичиж гэвэл яах вэ? Энгийн үгээр хэлэх юм бол 5 19-оос бага гэж хэлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бид алив бичээдгээ 5 нь 19-оос бага гэж хэлэх хэрэгтэй байна. Одоо бид бага гэдгийг илэрхийлэх математикийн тэмдэглэгийг бодож олох хэрэгтэй. Хэрв энэ тэмдэг ихийг илэрхийлдэг юм бол үүнийг нөгөө тийш нь харуулчих болно. Бүгдээрээ ахаад тэмдгийн цэг нь бага тал руу, том тал нь их утгатай тоо руу харуулъя. Энэ тохиолдолд 5-ын утга нь бага байна. Тиймээс энэ цэг рүү харуулъя. 19-ийн утга нь их. Тиймээс энэ талыг нээлттэй байлгая. Үүнийг 5 19-оос бага гэж уншина. 5-ын утга 19-оос бага. Үүнээс гадна өөр 1 дээр нэмэх нь 1, 1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1-ээс бага гэж бичсэн ч болно. Энэ тэмдэг зүгээр л энэ утга буюу 1 дээр нэмэх нь 1-ийн утга
1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1-ийн утгаас бага гэдгийг хэлж байна.